Амар мэндэ. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндрөө. Туулаа нэвэртэй подкаст. Хараалч эхнэрээс хав нохой дээр. Монгол ардын зүрэг. Шилийн сайн ир чонон халзны домог. Мянгадын нутагт ээжтэйгээ хоёулаа хамт амьдардаг машид ядуу чонон халзан Цүлтэн гэдэг нэгэн залуу амьдарч байжээ. Ядуугийн эрхээр хулгай хийж амьдарсаар нэртэй бүх шилийн сайн ир болжээ. Харин өөрийн хушуунаас өнчин ишигч хулгайлахгүй гэж өөртөө андгаалж түүнээ нэр төртөө биелүүлсэн тул хушуу захирагчаас эхлээд нутгийн олон түүнд хайртай байжээ. Захирагч нь хулгай хийхийг хориглосонгүй. Харин ч хүнд хэцүү үед тулгархад нь арга зааж ялаас хэлтрүүлдэг байжээ. Нэг чонон халзан өндөр хангай нутгаас нэг азраг адуу хөөж ирээд хошуу ноёндоо айлтгажээ. Ноён нь за яах вэ? Хэрв нэхэл дагал зарга зайлхаа болвол би ядуу зүйдүү амьдралтай болохоор мэргэн ламд очиж яавал өөдтэй амьдрах вэ гэж асуулаа гэж хэл. Тэгэхээр нь лам чамд ингэж хэлсэн гээ. Чи зүүн зүг рүү яв. Олон хоногийн газар азраг адуу байна. Чамааг очтол адуун дундаас эр бор дааг чам руу хараад ившэн. Түүнийг авчирч хөхийн сэтэр татаж унаа хийвэл баяжна. Тэр ёсоор явж өндөр хангай нутагт ортол бор азрахта адуу байв. Дотроос нь эр бор дааг ижлээ зүсэн гарч ирээд өөрлөө нь хараад ившээлээ. Түүнийг барьж хөтлөөд нутгийн зүг явлаа. Нэг саахалд явж байтал боргүй янцхаасаргүйгээд ирлээ. Хөөсөн боловч буутсангүй. Хоёр саахалд явтал бор азраг янцхаасаар гүгээд ирлээ. Хөөсөн боловч бас л буутсангүй. Гурван саахалд явтал ижил сүргэн давхаад ирлээ. Хөөсөн боловч бас л буутсангүй дагсаар манай нутагт орчихлоо. Би азраг адуу хулгаалаагүй. Мэргэн хүний зөвснөр нэг дааг хулгаалсан минь үнэ. Даагыг эзэнд нь хэлж худалдаж авъя гэж бодсон боловч өртөгдөн өгөх юу ч байсангүй. Адуу өөрийнхөө хөлөөр ирсэн гэж мэдвэл. Харин зарга шүүх үеэр хошуу тамгын түшмэд бидэн рүү сайн хар. Бид өөрийн талд үг хэлбэл малгайгаа бааруун тийш хазгаа тавь. Тэр бүхнийг сайн ажиж өчөөгөөг гэж зөвлөжээ. Хит хонтол адууны эзэн мөр мөшгөн чонон халзанд ял тулгаж том зарга шүүлгэх болжээ. Чонон халзан хошуу ноёныхоо зөвлснөр үгч зөрүүлэлгүй өчөг мэдүүлж ялаас хэлтрэв. Харин адууны эзэн нь ядуу байдлыг нь харгалзан үзээд бор даагыг чонон халзанд үнгүй өгсөн гин. Хоёр. Сайн эр чонон халзан 5 жил жасын адуу хариулжээ. Адуугаа өгөхөж жасынхан хөс болгож адуунаас дуртай даага барьж унаа хийж авгийжээ. Ганцхан хээр дааг байсныг чонон халзан урд нь сонгож нүдэлсэн тул түүнээ барьж авахар дотроо сэмхэн шийдэв. Хүмүүст хандаж та нар адууг үлгэж өг. Би бугуул орсон даага авна гэжээ. Адуу гүйлгэж чонон халзанж нүдэлсэн хээр даага бугуйлдав. Бугуйл хээр даагны толгойд яг орох үеэр жижигхэн бор дааг хажуугаас нь гэнэт угасгийн үсэрж бугуйлд нь орчихов. Чонон халзан туйлгүй харуулсавч хувь заяа минь хазаажээ гэж өөрийгөө харааж ам гарсандаа арга буюу бор даагыг минийх болтугай гэд тавив. 2 жилийн дараа чонон халзангийн бор хязаалан сайхан морь болох нь гэж нутгийнхын ярилцгийг сонсоод очиж үзвэл үнэхээр овоо морь болох янзтай. Юу ч гэсэн амийг нь мэдүүлээд хай гэж бодоод барьжээ. Энэ үед өөлдийн шилийн сайн ир буян үлзийтэй
Алтай давж хулгай хийхээр тохиролцсон өдөр нь болжээ. Урд нь буян үлзийг 3 хоног гуйсны хүчинд алтай давж хулгай хийхэд анхудаа дагаж явхаар зөвшөөрөлсөн нь тэр юмсанч. Алтай давж чадах тэнхэлтэй унаа чонон халзанд байхгүйг мэдээд буян үлзий морь зэхэж өгөхөөр тохиролцсон байж. Чонон халзан бор үрээгээ унаж буян үлзийн гадаа иртэл шон дээр нь сунгуу биетэй сайхан хүрэн халзан морь цагаан хөөс хаялан тогтож ядан эргэцэн зогсон. Энэ надад зэгсэн морин мөн дөө гэж магнаага хагартал баярлсаар гэрт оров. Мэнд солилцож зайлав. Буян үлзий гадаагаар зогсноо шууд шон үрж энэ бор морь чиний хуу гиснэ хүрэн халзан морины хазаар мултлан хөөж ийм морьтой байж байхгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ гэжээ. Чонон халзан голоо гонсоо өдөл харуулсч байсан юм гин билээ. Гин билээ гэснээс гисэн юм гин билээ гэх нэртэй бичлэгийг мань сонирхож үзээрэй. Тулаа нэвэртэн сонсогчдын өөрт болон өрөөл тохиолдсон эвгүй түүхүүд тэнд бий. Буян үлзий хулгайд гарахын өмнө нэг хонь гаргаж махыг цөм үлдээлгүй чанаад чонон халзантай гоё үлээдэв. Чонон халзан дөнгөж нэг гоё идэ зогссонд өөрөө л мах идэж чадахгүй байж шилийн сайн ирэх болох санаатай гэж ууралжээ. Өдөр шөнө 3 өдөр шогшлоо. Чонон халзан ядраад дуугарагч тэнхэлгүй болжээ. Бор хязаална нь огтоос тоосон шинжгүй харагджээ. Нэгэн орой өндөр уул өөд зүтгүүлсээр оройдон төгтөл буян үлзий бууж том улаан чулуун алд суугаад тамхи нэрв. Тэгснэ чонон халзанг дуудаад энэ чулууг ав гэжээ. Чулууг автал цай давс борц тэргүүтэн гарчээ. Маргааш нь тэр уулын оройд гартал баруун зүгт их хүндий цэнхэртэн айл амтан адуумал багсар нүгэлдэж харагдана. Буян үлзий хэлжээ. Бид хоёрын хулгай хийх газар энэ дээ гэж хэлээд байр багцааг нэг нэгэнгүй тагнав. Хоёр шөнө очиж хасхийн адуу хулгайлна. Тэд адууга битүү мухар хадан хавцалт хашиж аманд нь 2 морьтой хүн шүнжин хаачилж хондог. Шүн дундаас хойш морин дээрээ хөвтөн унтана. Тэр үед л хоёулаа адуун дунд нь орондоо гэжээ. Шүн хоёулаа дөхөж хараа салгалгүй ажив. 2 мана морин дээрээ хөвтөн хайчлан явна гин. Хоёулаа бас л морин дил дээр хөвтөн сэмхэн дөхсөөр хайчлах хооронд нь адуун дуунд орж хавцлын мухарт хүрчээ. Буян үлзий тамхи татаж сууснаа. Би адуу ялгана. Чи ялгсан адууг энэ мухарт гаргаахгүй шахаад бай. Ялгаж дуусаад хоёулаа 2 адууны хооронд дайртислэн. Аман талын адуу өргөлж аман тийш дайрах үеэр би тэр хулгайч адуу хөөлөө бариарэ гэж хасгаар хашгиран адууг улам цааш хөөж гаргаад холдуулна. Хөл хөдөлгөөн чимээ шууга намцсны дараа чи ялгсан адууг хавцлаас гаргаж зүүн урагш бартаа ихтэй газраар хөөгөөрэй. Уул давуулаад явтал ус гоолтой бартаа ихтэй газар таарна. Тэнд адууга амруулаад байж бай. Би ямарч байдлаар очиж мэднэ. Чи юу ч дууралгүй хий гэснийг хий гэжээ. Буян үлзийн хэлсэнчлэн бүх зүйлийг хийжээ. YouTube дээр Тулаа нэвртэй подкаст. Шилийн сайн ир чонон халзны домог. Яг бичлэгээ хийж байгаа энэ цаг хугацаанд анхны хандваа авлаа. Равдан уул танд баярлалаа. Аяг нь хагархай, уурга нь хугархай яваарай. Тулаа нэвртэд ханд өргөхийг хүсвэл бичлэгийн доор байх Thanks button руу ороорой. Тэндээс өгөхийг хүссэн хэмжээгээ сонгоод л болоо. Баярлалаа. Маргааш нь буян үлзий
тентхийн айл амтнаар хэнэгчгүй хийсэж цай цуу эргүүлж явжээ. Энэ зур хулгай адуу хөөжээ. Уулмөр юу ч алга гэсэн яриа айлаа сайлд ярихдахтаа буян үлзий. Мөр заавал гарах ёстой. Би газар дээр нь мөр гаргаж өгье гэж хэлээд олон хүн дагуулж хавцалд очиж чонон халзны явсан зүгт мөр зааж мөр энэ байна. Хол газар гарчээ. Та нар бэр чадалтай 5 залуу тэмээ унуулад намайг дагуул очиж барина гэжээ. Хас хөдчөөсөр болголоо. 5 залуугийн хамт 2 хоног өдөр шөнөгүй нойр хоолгүй явсаар чонон халзанд ирлээ. Буян үлзий. Хулгайч эндэ танаа адуу мөн үү? Хулгайчийг барьж модноос тэлчхүүл. Эндэ амраад маргааш буцна гэжээ. Хоол хийж идээд амархаар унтав. Өдөр шөнөгүй тэмээгээр явж ягтай тулсан залуучууд сүг болтлоо унтжээ. Буян үлзий шүн сэмхэн босож чонон халзнаас суллаж адуугаа хөөж 5 тэмээ хөтөлж нутгийн зүг гарсан гин. 3. Чонон халзан нэгэн өдөр найдан дацангийн замаар хойш явтал нэгэн морьтон тааралджээ. Ёр бишийн сайхан цагаан шүттэй бүх байрын сэтгэл хоногшим хүн байв. Чонон халзан нөгөө дун шүдэн мөн байна гэж гадарлаад сэмээрхэн буцаж хойноос нь дагав. Урд нь дун шүдэнг дагаж хулгайд явгсан гэж зүүдлэх нь холгүй байжээ. Барааг нь харах төдий дагсаар шилийн замыг туулж ховд голд эртэл орой болчихов. Усаар гарч мөн дагсаар торхын улаан ууланд хүрсэн харанхуй болчихов. Уулан дасаж харагцсан гал дээр хүрчээ. Чонон халзан юу хүн болохыг мэдэх гэж биеэ нууж үгийг нь чагнав. Гэтэл буян үлзий. Чамайг хүн дагвуу гэсэн дун шүдэн. Нэг хар юм дагж л явсан гэжээ. Буян үлзий учрыг нь айл түрүү мэдэж чонон халзаа нааш ирээ гэж дуудан гурвуул нийлжээ. Буян үлзий болзооны газар ирж хоолоо хийж байсан нь инээж. Шилийн сайн ирчүүдийн алс замд гарах болзооны нууц газар нь торхын улаан байсан гэдэг. Дөрөв. Алтай нэгэн давааны хадан хавцлын давчуу бэрх замд нэг том чулуу бийгэн. Тэр чулууг ерөн хүмүүс байтугай байгаль өөрөө хөдөлгөж чадахгүй учраас одоо хүртэл байрандаа байсаар гин. Буян үлзий чонон халзан 2 алтан өндөр давааг давж хасгийн нутагт хүрж адуу хулгайлж хөөжээ. Адууны эзэд ч мэдэж тэр хоёрыг мөрдөжээ. Алтан даваанд гараад эргэж хартал хасхүүд хариугүй гүйцэх болжээ. Арга бодож давчуу бэрх зам өнгөрөөд хоёулаа асар том чулуу авчирч зам таглан тавьжээ. Хөөсөн хүмүүс чулуунд битүүжиж яах ч учраа ололгүй хоцорсон гин. Шилийн сайн эргэгч ашиг хонжоо харж солио холио хийсэн ерийн нэг муу хулгайч биш юм. Тэдний үйлс нь ядуу олныг төлөөлж ноёлогч ангитаа явуулсан тэмцлийн ганц арчилсан хэлбэр болно. Тэдэнд хэдэн онцгой төрх бий. Бэрх ажлыг гүйцэтгэхэд тэнцсэн ёр бишийн хүчтийн хайтай. Ямар ч бэрхшээлийг туулах сэтгэл зүйн бэлтгэл, ухаалаг, шаламгай ажиллагаатай. Совдог сэтгэл ховдог бодолгүйгээр баячуудаас олсноо ядуус төгтөх шудраг энэрэнгүй үзэлтэй. Та YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг үзэж ба сонслоо. Шилийн сайн ир чонон халзангийн домог таалагдсан бол сэтгэлээ үлдээж лайк товчоо дараарай. Мөн Facebook дээр Тулаа нэвртэй гэсэн хуудас бий. Түүнийг минь дагвал би баярлах юм. Танд таны гэр бүлд эрүүлийн хац жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.